Тэгэхээр өнөөдөр бид бүхний хилцэх асуудлын тоонд орсон эрчим хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хилцэх хэсгийг дараах зүйлсүүдийг бүрдүүлэхгүй байгаа учраас хилцэх асуудлуудын тооноос хасч өгөхийг хүсье. Тэгэхээр нэгдүгээрт бол хууль тогтоомжийн хуулийн 4-р зүйлд заасан нийтлэг зарчимлэр тэр дотроо ил тод нээлттэй байх, олон нийтийн оролцоог хангах, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх шаардлагуудыг энэхүү хуулийн төсөл маань бол хангаагүй байгаа. За хоёр дахь шалтгаан маань бол хууль тогтоомжийн тухай хуулийн 8-р зүйл хууль тогтоомжийн төсөл боловсруулах үе шат энэний 8-1-5 дахь хэсэгт заасан эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх иргэн хуулийн этгээдийн төлөөлөл олон нийтээр хууль тогтоомжийн төслийг хилцүүлж санал авах шаардлагыг хангаагүй байгаа. Зөвхөн нэг удаа хилцүүлэг хийсэн эрх ашиг нь хөндөгдөж байгаа болох этгээдүүдээс нэгч санал бичгээр бол иргэдэггүй байгаа. За 3 дугаар шалтгаан бол хуулийн төслийг танилцуулгын хувьд хууль тогтоомжийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33-2-ын 5 дахь хэсэгт гадаад орны туршлага, бусад судалгаа, шинжилгээний тайлангийн дүгнэлт гэж заасан харьцуулсан эрх зүйн судалгаа туршлага огт байхгүй. Бусад улс орны эрчим хүчний салбарын мега төслүүдийг ямар хууль эрх зүйн орчноор зохицуулж буг зайлшгүй судлах шаардлагатай. Гэтэл энэ бол байхгүй байгаа. За дөрөвдүгээрт бол сэргээгдэх эрчим хүчний салбарыг энэ төслөөс бол тэр чигт нь хассан байгаа, тусгаалan хассан байгаа нь тодорхойгүй бөгөөд энэ талаар техник, эдийн засаг, байгаль орчин болон бодлогын үндэслэл бүхий судалгаа бас байхгүй байна. Тэгэхээр эрчим хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хилцэх хэсэгтэр санал хурааж өгч шийдвэрлэж өгнө гэж энэ асуудлыг хилцэх асуудлын дарааллаас хасч өгнө гэж гишүүдээсээ хүсье. Тэгэхээр ерөнхийдөө бол төсөл боловсруулсан хүмүүс маань бол олон нийтийн санал асуулга болон холбоотой талуудаас мэдээллүүдийг аваад дээрээс нь бид бүхэнд наадмын баяр наадамд тулчсан чуулган хаагдах байгаа энэ цаг үед давхурдуулж ийм том ач холбогдолтой стратегийн болон бодлого гаргах зүйлийг ийм бэлтгэл ажил хангагдах боломжгүй байгаа үед оруулж ирэхгүйгээр илүү цаг хугацааны хувьд ярилцах боломжтойгоор намрын чуулган руу шилжүүлэх байдлаар тэр үед нь төслөө сайжруулж орж ирээсэй гэж хүсэж байна. За цэнгүүн гишүүн тодорхой үндэслэл шаардлага бүхий гормын санал гаргаж байна. Тэгээ гормын саналаар одоо санал хураана. За санал хураалтын томьёол уншия. Өнөөдрийн хилцэх асуудлын 6-ад байгаа эрчим хүчний тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хилцээс асуудлаас хасах цэнгүүн гишүүний саналыг дэмжиж гэдгээр санал хураая. Санал хураая. (53.3%) саналаар цэнгүүн гишүүний гаргасан гормын санал дэмжигдэж төсөл хилцүүлгээс өнөөдрийн хилцүүлгээс хасагдж байна.